За гар утсанда AliExpress-ийн апыг суулгахдаа Play Store руу ороод тэгээд энэ дээрээ AliExpress гэж бичээд за тэгээд install гэдэг тавчиг дараад за ингээд open гэдэг тавчин дээр дараад за ингээ харахаар account гэж та өөрийнхөө username хэрэглэгчийн нэрийг нууцугаа оруулаад энд орох байгаа. Энэ sign in гэдэг дээр дараад за би энэ Gmail-ийнхаа хаягаар орчие. За ингээ орчлоо. Одоо энэ settings гэдэг энэ дээд хэсэг рүү ороод ship to гэдгээ Монгол гэдгийг сонгочихно. За тэгэхээр Монгол гэдгээ баталгаажуул гинэ. No ship to Mongolia. За ингээд купоны санал болгож байна. За ингээ аккаунт руугаа орохоор одоо энэ хамгийн дээдлэлт байгаа. Монгол руу шипинг гэдэг нь энэ Монголын газрын руу орсон бод. За ингээ одоо энэ нь болохоор нөгөө сагсныхаа хэсэг байна. Ишээ орохоор мессеж байна. Нөгөө дэлгүүртэйгээ холбогдож одоо зарж байгаа дэлгүүртэйгээ холбогдож энэ мессежээр харьцах нь байна. За одоо ингээд авах гэж байгаа зүйлээ энэ дээр ингээд хайлттай хэсэгт бичих нь байна. За жишээлбэл би custom photo puzzle. За энэ болохоор нөө гэр бүлийнхэн зураг, өөрийнхөө зураг эсвэл хүссэн ямар ч зураг байж болно. Тэрийг ингээд нөгөө эвлүүлдэг тоглоом болгож захиалж болдог байгаа. Тим юм ингээд би хайгаад үзье. За тэгэхээр ийм олон сонголтууд гарч ирж байна. За ингээд харах юм бол үнэн нь Монгол төгрөгөөр харагдаж байгаа. Яагаад гэвэл энэ маань Монгол руу явуулна гэдгийг сонгоцсон учраас. За одоо энэ дотроос сортлоод фильтр хийхдээ ишээ ороод за энэ дээр дарахаар энэ яг нөө бараануудаа ингээд дээрээс доошоо ингээд харж болох нь байна. Энийг сонгохоор дэлгэцэн дээр ингээд хоёр игний харагдаж байгаа. За best match гэдэг нь одоо өөрийн чинь хайж байгаа зүйл одоо энэ price high to low гэдэг нь хамгийн үнэтэйгээс хямд хүртэл. За price low to high гэхээр хамгийн хямдаасаа үнэтэй хүртлээ ингээд нөгөө ирэмблэгдэнэ гэсэн үг. За ингээ харахаар одоо хамгийн хямдаасаа ингээ ирэмблэгдээд харагдаж байна. За тэгээ custom made буюу одоо өөрсдийнх нь зургийг ийм jigsaw puzzle эвлүүлдэг тоглоом болох гэж байгаа учраас энэ custom гэдэг үгийг сайн харуул та өөрийнхөө одоо гэр бүлийнхний зураг хүссэн зургаа илгээгээд тэгээд тэрийгээ тэр зургаа
ийм эвлүүлдэг юу болох нэ. За ингээд үнэ бол ингээд хямдаас үнэтэй гэдэг хүртлээр ингээд ирэмбэлчих нь байна. За orders гэдэг дотор чинь таны захиалсан зүйл. Биш энэ чинь нөгөө нэг дараалал нь байгаа шүү дээ. За ингээд фильтр рүүгээ орохоор энэ дотор free shipping гэдэг нөгөө үнэгүй Монгол руу хүргэх энийг ингээд сонгочихно. Тэгэхээр одоо Монгол руу үнэгүй хүргэх тийм сонгогдоо. За хэрвээ та сайн үнэлгээтэй бараа авъя гэвэл энэ 4-5 шүү түүнээс дээш гэснийг сонгоод за тэгээ үнээ сонгоё. Тэдээс тэдэн төгрөгийн хооронд гээд одоо үнээ сонгоё гэвэл жишээлбэл 5,000 төгрөгөөс хэд үгүй 200,000 төгрөгийн хооронд гээд сонгох юм бол за ингээ фильтрээ нөгөө ирэмблэх юмудаа сонгочоод тэгээд done гэж авчиг дарна. За тэгэхээр энд нөгөө ямар ч сонголт гарч ирэхгүй байна. За тэгэхээр дахиад ийшээ ороод за энэ дундаасаа best match. За энэ best match гэдэг нь болохоор яг нөгөө таны хайж байгаа бүтээгдэхүүн чи яг ямар бүтээгдэхүүн бэ гэдгийг best match буюу ингээд яг тэрийг хайгаад олчихно гэсэн үг. За sale гэдгийг яатсан байгаа. Угаасаа хямдраснуудыг ингээд сонгоцсон байгаа. Энэ фильтр рүү ороод за ингээд фильтр рүү ороод харахаар free shipping буюу Монгол руу үнэгүй явуулахаа ингээд сонгоцсон. Тэгэхээр team сонголт гарч ирэхгүй байна. Тийм болохоор free shipping гэдгийг сонгохгүй зүгээр ингээд хайгаад үзье. За өнгөө сонгож болох нь white and black. Бүхэл төрлийн өнгө нь материал нь металл юм уу, EVA гэж одоо ямар материал мэдэхгүй байна. Тэгээд насны юутай юм бэ? 0-12 сартай хүүхдийн юм уу? Гэн сонголтууд байна л да. За ямар төрлийн puzzle буюу нөгөө эвлүүлдэг тоглоом юм. 3D юм уу? Эсвэл jigsaw puzzle юм уу? Гэх мэтчлэн. За ингээ 3D-ийг сонгоод үзье. За инхээр яг нөгөө фото зургнуудыг сонголт гарч ирж байгаа. За ингээ хамгийн хямдхан нь янз янзын үнэтэй л юм байна. За жишээлбэл энэ өөрийнхөө энэ зургийг ингээд явуулаад ийм юу болохыг үзье. Тэгэхээр энэ видео танилцуулга нь энэний дараа дуу нэ. За ингээ өөрийнхөө зургийг ингээд эвлүүлдэг тоглоом болгоо захиалчих болох нэ. За энд дэлгүүртэйгээ мессежээр харьцаж болох нь байна. За энийг авмаар байгаа бол ингээ wish list буюу дараа нь авч юу дуртай жагсаалтандаа ингээд хадгалчих болох нь байна. За ангингүүтээ за би өөрийнхөө зургийг ингээд явуулаад ийм puzzle болгоё гэх юм бол за үнэ нь болохоор $14-оос $54 хооронд гэсэн байна. За ингээд add to cart гэж сагсандаа ээж. За ингээд сагсандаа хийхээр энэ сонголтууд гарч ирж байна. 300 ширхтгийг сонгох юм уу? 1500 ширхтгийг эсвэл 500,000 гэд нөгөө эвлүүлдэг цаас нөгөө юуныхаа puzzle-ныхаа таврынхан ширхэг нь байна. За 300 сонгохоор хэд байна? 300 сонгохоор $14 болж байна тий. 1500 сонгохоор $54. За энэ уг нь Монгол төгрөгөөр уг нь гарч ирдэг. Тэгээ яагаад юм гэсэн юм бол за ингээд дээшээ явах тусам үнэ нь ихсэх нь байна л да. Биш 500 ширхэг бол $25. За 500 ширхэг 1000 ширхэгтэйг сонгочихъя. Тэнгүүд $35 болох нэ. За ингээд хэдийг авах вэ? Нэг ширхэг энэ тоош ширхэг дээр ягаад сонгоод за ингээд энэ Монгол руу
AliExpress Premium Shipping 7-аас 15 хоногийн дотор Монгол руу $65-оор явуулна гинэ. Энэ сонголтоо хараадах юм. Монгол руу өөр үнэгүй сонголт байна уу? За энэ болохоор маш үнэтэй. Авч байгаа бүтээгдэхүүнээсээ шуудангийн зардал маань үнэтэй тусчлаа. За тэгэхээр энийг сонгохоо боллоо. Гэх мэтчлэн ингээд одоо саяны байдлаар Монгол руу явуулахад үнэгүй ээ нүү хэдэн төгрөг болох нь уу гэд ингээд өөртөө бүх юугаа ингээд харчиж болох нь. За энэ 14,000 ийш ороод үзье. За энийг би авъя гэж бодъё. Ингээд сагс руугаа ийдгсэн чинь энэ дотроо сонголтоо байна гэж хийгнэ. За энэ болохоор 35 ширхэгтэй 15-ыг харьцах нь 10 хэмжээ нь байна. 35 ширхэгтэй 15-ыг харьцах нь 10 см хэмжээтэй ийм болох юм байна. Тэгээд 14,000. За тэгэхээр 70 ширхэгтэй нь 25,000 төгрөг болох нь 120 ширхэгтэй нь 25 20 гэх мэтчлэн. За ингээд 120 ширхэгтэйг сонгоё. Тэгээ би нэг ширхгийг авъя. За Монгол руу бас л энэ нөгөө шип нь Монгол руу үнэтэй болчихж байгаа $43. За тэгэхээр түрүүн ингээд free shipping гэд фильтр сонгохоор сонголт гарч ирэхгүй байсан шүү дээ. За энэ 3T гэдгээ болчихъя. За free shipping гэдгийг сонгочихъя. Тэгээ ингээд фильтрийгээд ороод үзье. Тэгэхээр ч одоо энэ сонголт гарч ирэхгүй байгааз. Тэгэхээр одоо free shipping гэсэн сонголт байхгүй болж таарлаа да. Тэгэл энэ болгоноос өөрөө орж үзчихээд энэ болохоор цагаан хүрээтэйг сонгох юм уу? Энэ натурал өнгөтэйг сонгох юм уу? За Монгол руу $54 гэх мэтчлэн ингээд. За ингээд юугаа хийх юм дээ? Бараагаа сонгоод нөгөө сагс руугаа хийж үзээд ингээд яг ямар хэмжээтэй юуг сонгох уу гэд тэнгуут энэ доор нь энэ Монгол руу 7-аас 15 хоногийн дотор $44 гэж байгаа. Тэгээ ингээ ийшээгээ ороод үзье. Тэгэхээр үнэгүй гэсэн юм байхгүй болчиход байна л да. За тэгэл энэ болгоноос тэгэл өөртөө сонголтоо хийх юм дээ. За гэх мэтчлэн ингээд фильтрээр сонголтоо хийдэг бахны. За энэ дотор болохоор ингээд категори дотроо яг ямар бараа авах гэж байгаа тэрний чинь категори нь ингэж гарч ирэх нь байна. Хувцас авах юм уу? Малгай авах юм уу? Гоо сайхны юм авах юм уу? Эсвэл гар утасны электрон барааны хэрэгсэл авах юм уу гэх мэт ингээд энэ категори дотроо сонгох нь байна. Coins and купон дотроо ороод үзэхээр танд ийм купоны сонголт байна уу гэдгээ ийшээ ороод үзчих юм байна. За нэм coin зөвлөх нэг юм учиртай юм байна. Энийг сайн мэдэхгүй юм. Exit. За энэ дэлгүүрүүдийн мэдээлэл гэх юм бол ийшээ ороод шинээр ирсэн бараанууд. За энэ нөгөө шилдэг сонголтууд гэж байна. За ингээ өөртөө тэгэл ингээл ухаж үзэл сайн. Хаана юу вэ тэгээ сайн олж үзээд ухаж үзээ тэгээд үзэхэндээ. За нэг иймэрхүү утсаараа ингээд татаад ишээ орж үзэх нэ.